Сайн мэцхан уу. Тэгэхээр та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжигложи подкастын маань ээлжид дугаар хүрэхэд инхүү бэлэн болоод байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар оюука манийгийн сонирхолтой эрүүгийн иргэг бол бэлтгэжээ. Тэр та нар санаж байгаа болвол бид нар бас нэлээд ихэнх үеийн эрүүгийн нэг хэрэг ярьжсэн нь нэлээд их үедээ 10 дотор бол байгаа. Ингээ хурамч дипломтой холбоотой нэгэн сонирхолтой эрүүгийн иргэг бол ярьжсэн. Гэхдээ тэр хурамч диплом ашигланаас үүдэж хохирол нэхэмжсэн иргэний хэргийг ярьдсан юм биш үү? За ёо. За тэгэхээр энэ болохоор түүнтэй ер нь нэлээд төстэй эрүүгийн хэргийг ярих цаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол 12 дугаар ангид одоо суралцаагүй хүнд бүрэн дунд боловсролын гэрчлэгээ олгосонтой холбоотойгоор холбогдох эрбэгээ албан тушаалтанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урал ашиглах гэмт хэрэг бол одоо үүсгэсэнтэй холбоотой ийм сонирхолтой эрүүг бол ярих гэж байна. За тэгэхээр хэрэг рүү гашууд орох уу? За тэгье. За юуны өмнө үйл баримтаа танилцуулъя. За энэ юу болдог вэ гэхээр энэ бол 2021-ээс 2022 оны хичээлийн жил байгаа. За тэгээ манай одоо шүүгдэгч нар маань бол сургуулийн захирал, сургуулийн менежер, анги удирдсан багш гэсэн ийм 3 өөр субъект оролцож байгаа. За тэгээд энэ 3 субъект маань бол одоо тухайн хичээлийн жилд тухайн одоо энэ орон нутгийн сургууль, тухайн аймгийн, тухайн сумын сургуульд суралцаагүй иргэнд одоо иргэнд ерөнхий боловсролын гэрчлэгээ олгосон байдаг. За тэгээд шүүхтэр ямар маргаа өрнөдөг вэ гэхлээр ийхүү одоо хичээлийн жилд сургууль суралцаагүй. За тэгээд зохих бас шалгалт шүлгээ өгөөгүй ийм хүнд одоо ерөнхий боловсролын гэрчлэгээ олгосноо нь бол энэ эрүүгийн хуулийн 21-р 22-р бүлэг заас авилгын гэмт хэрэг. За тэр дундаа эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэдэг гэмт хэрэг юм байна гэж одоо прокуророос яллах дүгнэлт үйлдвэрлэн шүүгд оруулж ирсэн байдаг. За үйл баримтаа бас та бүхэндээ товчхон танилцуулъя. За юу болдог вэ гэхээр энэ гэрчээр одоо хэд хэдэн этгээдүүд мэдүүлэг өгсөн. Тэрхүү мэдүүлгээс одоо босон үйл баримтыг ингээд сэргийн харуул. За жишээлбэл одоо нөгөө 12 дугаар анги суралцаагүй хүүхдээ ээж нь мэдүүлэг өгсөн байгаа юм л да. За хүүхд нь яагаад ер нь сургууль суралцаагүй вэ гэсэн чинь за 12 дугаар ангид бол сурж исэн мөлий. За сурж агаад яг нөгөө хичээлийн жил эхлээд 10 сар болсон 10 дугаар сар гэсэн үг. Одоо яг 10 дугаар сарын үед бол одоо Турк улс руу ингээд англи хэлний хэлний дамжаан суралцахаар ингээд Турк улс руу яваад за тэгээд тэр хичээлийн жилдээ ерөөсө бүтэн ер нь ингээд Турк улсад байсан мөлий. Тэгээ ээж нь хэлэхдээ бол манай хүүхэд бол ингээд танхимаар одоо сургуулаа төгсөөгүй боловч ер нь ингээд онлайнаар ингээд суралцаа явж исэн гэсэн юм хэлдгийг. За тэгээд бусад одоо тодорхой гэрчүүдээс бол мэдүүлэг өгөхдөө юу гэж хэлдэг вэ гэхлээр ер нь энэ хууль журмд зааснараа бол одоо манай одоогийн одоо хууль тогтоомжийн хүрээнд бол захимаар суралцаад ерөнхий боловсролын гэрчлэгээ авах тийм болцоо байхгүй. За тэгээд ялангуяа тэр төгсөх болон одоо ийм хугацаатай шалгалтуудад бол зайлшгүй бэрхжлийн орж шалгалтаа өгөх ёстой. За тэгээд шалгалтаа одоо ингэж өгөөгүй этгээд бол ямарваа нэгэн байдлаар ерөнхий боловсролын гэрчлэгээ авах тийм үндэслэл ерөөсөө бүрдэхгүй гэж гэрчүүдийн мэдүүлгээс гардаг. За тэгээд ер нь яг энэ ерөнхий боловсролын гэрчлэгээ олгох процесс нь яаж явдаг вэ гэхлээр сургуулийн менежер, сургуулийн захирал гэдэг албан тушаалтнуудын одоо гарын үсэг тамга тэмдгээр баталгааждаг юм байна гэж ерөнхийдөө гэрчүүдийн мэдүүлэг бол энэ маргааны юунаас шүүхийн шийдвэрээс уншаад тэгэж ерөнхийдөө ойлгосон байгаа. Тийм ээ. Тэгээд яг 3 шүүгдэгчтэй юм ба штэ. Тий. За тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр рүүгээ ерөнхийдөө оръё. За анхан шатны шүүх бол энэ 3 одоо субъектыг бол энэ нөгөө эрүүг хуулийн 22 дугаар бүлэг буюу авилгын гэмт хэрэг тэр дундаа 22-ийн 1-р хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэдэг гэмт хэрэгт буруутайд тооцсон. За энэ гэмт хэрэг бол их онцлогтой. За тусгай гэмт хэргийн субъект нь тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан байдаг. За нийтийн албан тушаалтан гэж хэмбэ гэхлээр одоо нөгөө авилгын тухай хууль нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын төслөөс зайлсхийх чөлөө бас нэг урт нэлттэй хууль байдаг. Тэгэхээр нийтийн албан тушаалтан гэдэг тодорхойлтууд бол бусад ингээ хуулиудаас ингээд хинбэ гэдэг нь гарч ирдгээ. За тэгээд энэ эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмт хэргийн одоо объектив тал гэж хэлдэг. Ямар үйлдэлээр илэрх вэ гэсэн чинь хийх ёстой юмаа хийхгүй байна. Эсвэл хийх ёсгүй юмыг хийн. Эсвэл одоо эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг ийм 3 хэлбэрээр илэрдэг юм лээ. Тэнгүүд манай тохиолдолд одоо энэ нөгөө тодорхой шалгалтаа өгөөгүй танхимын сургалтад бичлэн хамрагдаагүй суралцагчид одоо үнэмлэх олгож байгаа нь бол хийх ёсгүй юмаа хийсэн гэсэн одоо ийм
байдлаар ерөнхийдөө орж ирдэг. За тэгээд сургуулийн захирал, сургалтын менежер хоёр, за энэ ингээд нөгөө гурван этгээд энэ гэмт хэрэгт оролцсон учраас гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр гэж үзэж байгаа. За тэгээд хамтран оролцоход яг нөгөө тус бүрийнх нь үүргийг аваад үзвэл сургуулийн захирал болгон сургалтын менежер хоёрыг бол гүйцэтгэгч гэж үзсэн, нөгөө гарын үсэг зурж одоо нөгөө дүнгийн гэрчлэгийг баталгаажуулж байгаа этгээдүүд. За тэгээд анги удирдсан багшийг бол хамжигч гэж үздэг юм байлээ. За тэгээд хамжигч гингүүд яг нөгөө одоо эрэг үйл тодорхойлсноор л за бусдыг санаатаа гэмт хэрэг үйлдэхтэн дэмжлэг үзүүлсэн хүнийг бол хамжигч гэдэг юм байлээ. За тэгээд хамжигчийг бол одоо нөгөө гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзаад гүйцэтгэгчид оногдуулсан ялаас илүүгүй хэмжээний ял оногдуулна гэдэг юм лээ. Тэгэхээр ер нь доошоо бол бас байж болохоор байгаа. За тэгвэл энэ хүмүүс маань одоо ингээд энэ 22-ийн 1-т заасан гэмт хэрэгт буруутгагдаад ямар ял шийдэхэд авдаг вэ гэхээр за сургуулийн захирал болон сургалтын менежерийн тухайд одоо нийтийн албанд томилогдох эрхийг бол 2 жил 6 сараар хасаад за тэгээд 6500 нэгтээ тэнцэг хэмжээний төгрөг буюу 6 сая 500 мянган төгрөгөөр ингээд торгодог. За хамжигч бол харьцангуй бага ял авдаг. За тодорхойлбол одоо нийтийн албанд томилогдох эрхийг бол ердөө гэхин шашин ер нь 2 жилийн хугацаагаар хасдаг. За энэ нь бол нөгөө сургуулийн захирал менежер хоёртой харьцуулахад 6 сараар бага гэсэн үг. За тэгээд 5801 гэж буюу одоо 5 сая 800 мянган төгрөгөөр торгох ялыг тус ийм оногдуулдаг байгаа. За тэгээд давзаалдах шатны шүүхэд бол одоо сургуулийн захирлын өмгөөлөгч бол давзаалдах журмаар гомдол гаргаад за тэгээд давзаалдах шатны шүүх бол нөгөө эрүүгийн процесс бол заасанчлыг хэргийг гомдол заасан үндслээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянж үздэг. За тэгээд давзаалдах шатны шүүхийн шийдэл бол одоо маш сонирхолтой цагаатгчдаг байгаа. Одоо энэ гурван субъектыг гурвуулангийн бол цагаатгчдаг. За цагаатгахтаа бол гэмт хэргийн одоо нөгөө үйлдэл үйлдэлийг бол гэмт хэргийн шинжгүй гэж үздэг. Шинжгүй гэж үзэж байгаа. За яагаад ингэх болов гэд нарийн үндслүүд рүү н орвол за ангийн багшийн хувьд одоо нөгөө эрэг үеийн 22-ийн 1-т заасан эрх мэд албан тушаалын байдлаа уруулаа ашиглах гэмт хэргийн одоо нөгөө хамжигч гэж үздэг байгаа шүү дээ. За тэнгууд ангийн багшийн хувьд ингээд за тэр эрэг үйл заагаад 22-ийн 1 заасан гэмт хэрэгээ бүрэлдэхүүнээр нь задлж үзвэл энэ нөгөө гэмт хэргийн субъект нь бол нийт албан тушаалтан байх шаардлагатай байгаа. Субъектийн шаардлага хангахгүй юу те? Ангийн багш тэгэхээр нөгөө нийтийн болон нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын төслөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гингүүд нөгөө нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэхээр авилгын хууль руу заадаг. За авилгын хууль гэхоор нөгөө нийтийн албан тушаалтанд бол ангийн багш хамаарахгүй болоод ирж байгаа. За тэгээд анги удирдсан багшийн тухайд бол нөгөө субъектийн хувьд за нийтийн албан тушаалтан биш байгаа учраас энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж тодорхойлдог. За харин ер нь сургалтын менежер ч гэсэн орох юм уу? Сургалтын менежер нөгөө хоёр нь бол орох юм билээ. За гэхдээ сургалтын менежер одоо сургуулийн захирал хоёрыг бас хэрэгсэхгүй болгочихж байгаа шүү дээ. Гэхдээ тэр үндсэл нь бас их сонирхолтой. Одоо саяны ангийн багшаас бол өөр үндслийг хэрэгсэхгүй болгодог. За сургалтын менежер сургуулийн захирал хоёрыг одоо ингээд мэдүүлгээс үзэхээр ер нь баг ингээд ангийн багшийн бэлдэж өгсөн материал дээр гарын үсэг зурцаан ч юм уу. Ерөнхийдөө одоо ингээд шалгуур хангасан л хүүхдүүд орж ирж байгаа илгүүдээ гээд гарын үсэг зураад явцсан гэдэг шиг юм ярьдаг. Тэнгүүд давзаалдах шатны шүүх юу гэж үздэг вэ гэхээр энэ хоёрын үйлдэл эрх чи ерөөсөө энэ 22-ийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулаа ашиглах гэдэг гэмт хэрэг ер нь биш байна гэж үздэг. Тэгээд яагаад вэ гэхээр энэ хоёрын одоо нөгөө субъектив талыг авч үзвэл санаатай гэмт хэрэг үйлдсэн багтаа шүү 22-ийн 1 чинь. Тэгэхээр энэ хоёр одоо ингээд бас гэмт хэрэг үйлдсэн юм аач нэг сайн мэдхгүй байгаа юм шиг мэдүүлгүүд яваад байгаа болохоор эн чинь 20 өөр гэмт хэрэг байна гэж үзтiin. Тэр нь болохоор одоо эрэг үеийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан хайн хандах гэдэг гэмт хэрэг байна. За хайн хандах гэмт хэрэг бол сая авилгын гэмт хэргийн бүлэгт багтдаггүй. Энэ бол нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг. За тэгээ хайн хандах гэмт хэрэг бол субъект нь бол зүгээр албан тушаалтан гэж байгаа. За тэгээд яг энэ гэмт хэргийн нөхцөл нь юу байдаг вэ гэхээр за албан тушаалтан нь хууль захиргааны хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүй хөх ёсоор биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учруулсан гэдэг ийм урьдчилсан нөхцөлтэй. За тэнгүүд манай тохиолдолд бол сургуулийн захирал сургалтын менежер хоёр бол за тухайн одоо суралцагчийг 12 дугаар ангиж яг бүрэн дүрэн суралцаагүй юм байна, шалгалт өгөөгүй мэн гэдэг талаар бол яг ингээд мэдээд хүсээд одоо тэгж үнэмлэх олгосон биш. Харин ингээд мэдэх ёстой байсан юм а мдээгүй хайн хандсан байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр сурагч яг 12 дугаар ангид бичлэн суусан юм уу үгүй мүү гэдгийг хэн шалгах үүргээ хэрэгжүүлээгүй улмаас
бүрэн дунд боловсролын гэрчлэгээ олгоцсон байна гэж үзээд ерөөд хайн хандах гэмт хэргийн энэ бүрэлдэхүүнийг хангасан гэж үздэгин. Гэхдээ одоо хамгийн гол нь сая миний уншсанчлан хайн хандах гэмт хэрэг бол хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материалын бүрэлдэхүүнтэй. Тэнгүүд одоогийн тохиолдолд одоо яагаад хэрэгсэхгүй болсон нь энтэй холбогдно. Одоогийн тохиолдолд Бүрэлдэхүүнээс хангахгүй болчихж байна те. Тэгэхээр хэмжээний хохирол учруулсан гэдэг бүрэлдэхүүнийг хангахгүй болсон гэж үзээд. За ингээд бол үндсэндээ 3 шүүгдэгч маань гуруулаа одоо эрүүгийн эрэг шүүгд хэн шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн дагуу ингээд хэрэг нь хэрэгсэхгүй болоод цагаатдаг байгаа. Усын дэжүүх яаж шийдвэрчтэй сонирхолтой. За усын дэжүүх бол бас ингээд нэлээ эргэлтүүд бас хийдэг. Гэхдээ энэ бас материалын хуультай хамаагүй төдийлөн хамааргүй процессын эргэлтүүд бас хийгддэг. За усын дэжүүхэд ер нь хэн гомдол гаргадаг вэ гэхлээр шүүгдэгчид болоод прокурорын зүгээс гомдол гаргадаг. За гэхдээ дэжүүх бол нөгөө прокурорын гомдлыг үндэслэн хялтын шатны шүүх хуралдаа хийсэн учраас прокурорын гомдлыг ерөнхийдөө та бүхэндээ танилцуулъя. За прокурор бол мэдээж хэрэг одоо давзаадах шатны шүүхийн магадлалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. За нэгдүгээр энэ бол хайн хандах гэмт хэрэг биш ээ. Ялангуяа одоо нөгөө сургуулийн захирал менежер хоёрыг хэрэгсэхгүй болгосон асуудлаар энэ бол хайн хандах гэмт хэрэг биш гэж прокурор тайлбарладаг. За яагаад вэ гэхээр хайн хандах гэмт хэргийн одоо нөгөө субъектив тал нь бол санаатай байх гэмт хэрэг болдоггүй. Тэнгүүд манай одоо тохиолдолд бол энэ сургуулийн менежер, сургуулийн захирлыг тухайн одоо сурагч ерөөсөө суралцахгүй байгаа гэдгийг мэдгүй байх боломжгүй байсан. Мэдж байсан гэдэг өнцгөр тайлбарладаг. Тийм болохоор нөгөө хайн хандах бишээ гэд бүлэгтээ одоо нэг сурагч сурахгүй байгаад одоо гэрчлэгээ гаргаа өгчөж штэ. Тэгэхээр энийг бол хайн хандаад мдэгүүдээ ийм юм хийцэн гэж тайлбарлах боломжгүй гэж ерөнхийдөө үздэг. За прокурорын юм нь бол гомдол иймэрхүү агуулгаар гарч ирдгээ. За хялтын шатны шүүхтээр одоо процессын маш том эргэлт болдог нь та бүхэнд би одоо өмнө танилцуулаагүй өөр нэг үйл баримт байгаа. За тэр нь бол процессын шинжтэй үйл баримт. За тэр юу болдог вэ гэхээр манай 3 шүүгдэгчийн маань нэг шүүгдэгч нь одоо анхан шатны шүүхийн шүүгчтэй хамаатан байсан ангийн багш нь анхан шатны шүүхийн шүүгчтэй одоо нөгөө нэг аавтай тийм нэг хүний хүүхдүүд юм байна л та. За тэгээд энэ талаараа бол одоо нөгөө ерөнхий шүүгчид гомдол одоо мэдээлэл өгчээсэн юм лээ. Би одоо энэ шүүгчтэй ингээд нэг хүний одоо нэг эцэгтэй хүүхдүүд байгаа. Тийм учраас ингээд татгалзан гарах шаардлагатай эсэх талаар ингээд мэдээлэл өгсөн чи ерөнхий шүүгч бол татгалзан гарах шаардлагагүй гэж үзээд ингээ анхан шатны шүүх хуралдаа ингээ явцсан. Тэгээд давх нь бас дараагүй явцсан. Тэгээд дээд шүүх дээр ирж байгаа. За тэгээд дээд шүүх ер нь бол саяны хэргийн материалдық агуулга руу ерөнхийдөө ороогүй. Энэ процесс дээр нь дүгнэлт өгдөг юм. Процесс дээр нь дүгнэлт өгөхдөө энэ бол нөгөө хууль бус бүрэлдэхүүнээр одоо хэргийг шийдвэрсэн байна гэд. Ер нь нөгөө шүүгч одоо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй тохиолдлыг эрүүг хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 11-1 дээр ингээд заасан байт юм байна л да. За тэр нь бол нөгөө төрөл садангийн хүн эдэргээд одоо тийм тодорхойлттой. За тэгээ төрөл садангийн хүн гэдэг тодорхойлтыг гэр бүлийн тухай хуулиас харангууд ерөнхийдөө нөгөө одоо ах トゥ өнтер бол орно штэ тий. Ах トゥ өнтергээ ороод ирж ах トゥ л болно үстэй. Тий ах トゥ л гэсэн үг л дээ нэгсэндээ. За ингээ ах トゥ ороод ирж байгаа. Тэгэхээр ер нь шүүгч бол одоо хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёсгүй байдал оролцож байгаа нь хууль бус бүрэлдэхүүнээр маргаан шийдвэрлсэн болоод за тэгээ тухайн маргааны шийдэл зөв буруу байхаас үл хамааран анхан давах хоёрын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоод хэргийг анханаас нь дахиад шийдвэрлэе гэдэг шийдвэр дээчүүхээс гардаг. За тэгээ үндсэндээ ер нь ийм эцэлэгдээгүй маргаа гэсэн үг. Тий яг материалын агуулга нь бас эцэлэгдээгүй гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө 12 дугаар ангид одоо суралцааг өгөх болгосон асуудал бол ингээд яг материалын агуулгаараа эцэлэгдээгүй явчихж байгаа. Тэгтээ миний зүгээс яг хэдийгээр ингээ маргаа эцэлэгдээгүй ч гэсэн ер нь тэр эргүүлийн тэр нөгөө зохицуултуудын холбогдох одоо гэмт хэргийн урьдчилсан нөхцөлийг харахаар тэр эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэдэг нөхцөл нь илүүтэй одоо хайн хандхаас илүүтэй бүрэлдэхүүний шинжид нь нийцээд байгаа юм шиг харагдаад байгаа. Гэхдээ энэ маргаан бас шийдэгдсэний дараа нэг шийдлийг нь харъя гэж бодож байна. За тийм шийдэгснийхэн дараа бас эргээд шинэ дугаар хийгээд ярьж болох юм тий. Тийм. Тэгэхээр нөгөө процессын алдаа бас айгүй ноцтой юм билээ. Одоо ингээд бүр бүхэлд нь шийдвэрүүдийг хүчингүй болгох юм үндэслэл болдог.
тийш. Тэгээд угаасаа тэр процессын алдаанд хэрвээ бүр ингээд шүүхийн шийдвэрийг өөрчлөлт хэмжээнд нөлөөлсөн бол бас угаасаа хяналтын шатны шүүх авч шийдвэрлэх нэг үндслэл болоод байгаа гэдэг. Тий. Магадгүй баг энэ үндслэл угаасаа хяналтын шатны шүүхийн авч шийдвэрлэх болсон одоо үндслэл болсон баг тий. Мгм. Ийм нэг материалын агуулгаараа бол маш одоо сонирхолтой, бас процессын агуулгаараа сургамжтай ийм нэг кейс байна. За тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлцгөх үү? За тий. За тэгээ энэ удаагийн дугаарт маань анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд дахиад анхан давхан яваад хяналтын шатны шүүх авсан байх нь уу аваагүй байх нь уу тий. Мгм. Эсвэл хашны шүүхэн шийдвэр нь хуулийн өвчин төгөөдөр болсон ч байх нь гэсэн энэ кейсээ бид нэр фоллоу хийж байгаа. Хийж байгаа өөр нэг дараагийн дугаараар бид нэр хүргье тий. За За тэгээ баярлалаа. анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.